Өдөөний ядуул. Чаас мик авах мөнгөгүй. Дахиж битгий бичлэг хийгээрэй. Оо, нэрээ бичлэг. За минь сайн байцгаана уу? Тэгэхээр та бүхэн энэ бичлэгийг үзэж байгаа бол энэ бол миний сүүлчийн бичлэг. Яагаад вэ гэхээр над руу маш олон хүмүүс хүүхдүүд ерөнхийдөө бичлэг хийхээ боль гэсэн комментуудыг явуулж ерөнхийдөө их бүлийдж байгаа. Тэгээ бас дээрээс нь ер нь мик зэгч байхгүй, өлегтэй камер байхгүй болохоор би ер нь бичлэг хийхээ болох талаар шийдсэн гэж ярихгүй. Тийм би бичлэг хийхээ бол болохгүй. Гэхдээ яагаад сүүлчийн бичлэг гэсэн гэрчтэй бичлэг хийж байгаа вэ гэвэл би одоо энэ бичлэгнээс хойших бүх дараачийн бичлэгүүд маань одоо та нарт ингэж харагдаж байгаа би биш. Нүдний шилтэй би байх болно. Тийм нүдний шилгүй байж байгаа бичлэг тийм сүүлчийн бичлэг байхгүй миний. Тэгээ яг тодорхой тайлбарыг бол яг дараачийн нүдний шилтэйгээр эхэлж байгаа шинэ бичлэгүүдээс ерөнхийдөө тайлбарлаад явах болно. Тэгээ ямар ч тач жоохон хоолой сүйсэн байна тийм. Хэдий би хөдөөний тэгээд уцаар хийгээд бас микрофон байхгүй аргу эдиттэй санагдчихэж болох ч гэсэн маш муу байсан бол одоо байгаа шиг юм 15 мянган даагч маагч хүрхгүй байх байсан байх. Бас дээрээс нь та бүхэн нэг зүйл сануулж хэлэхэд муу камертай, муу микрофонтой ч юм уу муу эдиттэй байсан ч хамаагүй чи энэ зүйлийг хийхээр ютубер болохоор шийдсэн л бол энийг анзаарахгүйгээр улам сайжрах боломжтой. Гол нь тэр зүйлээс одоо сайжрах боломжийг л атгаад авчих юм бол хичээл зүтгэлээр атгаад авчих юм бол ерөнхийдөө чамд бол амжилт бол маш ойрхон байдаг гэж ерөнхийдөө хэлж болно. Ямар ч тач миний нүдний шилхүү сүүлчийн бичлэг энэ хүрээ дуусж байна. Ханууд амар өвдөж байна. Тэгээд дараагийн бичлэгээр нүдний шилтэй шин би уулзах болно. Тэгээд хэдүүл 15 мянгуулаа болцсон байна. Тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа түр зур баяртай. Тийм л байна да. Ямар ч тач YouTube эхлүүлж байгаа бол битгий бууж өгөөрэй. Зогсоохгүй л яваарай. Хэр баг хүн үзэх одоо тэг хүн үзэх мүз. Одоо та нарын шүтдэг энэ том YouTube-рууд анхандаа нэг шууд тийм амар их үзэлттэй хүн түрээд алдартай болсон юм бол биш. Тууштай шаргуу хөдөлмөрлснийх гэдгийг банк санаж явах хэрэгтэй. Тэгээ ямар ч тач энэ бичлэг маань энэ хүрээ дуслаа. Бичлэгийг маань дуустал хамт байсан та бүхэнд баярлалаа. Баяртай.